За юу яцхандаа манайхаа ингээ бүгдээрээ энэ 7 хоногийнхоо шинэ бичлэгээр уулзахад бэлэн болсон байна. Өнөөдөр ямар бичлэг орохыг та нар маань thumbnail 6-аас болон гарчигнаас харчихсан байгаа. Тэгэхээр бүгдээрээ дахин нэгэн тэмцээний бичлэг үзэх нэ. Энэ тэмцээн маань их онцлогтой тэмцээн байгаа. Энэ тэмцээн болохоор миний сонирхчийн хэмжээнд өрсөлдөх хамгийн сүүлийн тэмцээн байсан гэж ойлгож байна. Үүнээс цааш тэмцээний бичлэг орох юм бол бүгдээрээ дахиж сонирхогчийн тэмцээний бичлэг биш, мэрэгжлийн тэмцээний бичлэг үзэж явах болох нэ. Тэгэхээр бүгдээрээ хамтдаа дахин нэг шат ахиж чадсан гэсэн үг. Одоо ч н баг энэ тэмцээн болсноос хойш миний тэмцээн чинь 7 сарын 26-27-нд болсон. Тэгээ хоёр тэмцээн дараалж орсон байгаа. Тэгээд өнөөдөр ч одоо 9 сарын 3 байгаа хгүй. Өнөөдөр одоо миний бичлэг бичиж байгаа өдөр. Яагаад ингэж их удажээж бараг сар хагасын дараа, бараг сар гарангийн дараа ингэж оруулж байна гэхээр миний орсон тэмцээн маань болохоор натуралаар про карт авах тийм тэмцээн байсан байхгүй. Натурал тэмцээний онцлог маань болохоор төрүүлсэн хүмүүс нь допингийн шинжилгээ өгдөг байгаа. Тэгээд допингийн шинжилгээний хариу нь шинжилгээний сорцоо Америкийн нэгдсэн улсын тийм судалгааны байгууллага руу явуулаад тэгээд тэр нь 3-4 хоногийн дараа хариу нь гарч ирдэг байсан. Тэгээд тэр хариугаа хүлээгээд яг 4-7 хоногийн дараа албан ёсоор про картын баталгаажлаа гэсэн хариу ирсэн байгаа. Тэгээд одоо жихнээсээ яг албан ёсоор IFBB Pro гэдэг тодтголтой болсон учраас одоо ингээд бичлэгээ албан ёсоор би бас оруулж ийн гэсэн үг. Тэгээд энэ хооронд ингэдэггүй жижигэн бичлэгүүдээ олохын олоод энэ тэндээс хайж агаад монтажлаа тавьчихсан байсан. Тэгээд одоо өнөөдөр энэ урдлынхаа энэ эхэлж байгаа бичлэгээ ингээд яг одоо хийгээд эхлэх гэж байна. Энэ тэмцээний одоо IFBB Pro гэсэн карт авсан сэтгэгдэл баталгаажсан имэйлээр одоо допингийн тестний хариу ирсэн үеийн тэр сэтгэл хөдлөлж юм уу тийм одоо реакшн тиймэрхүү бичлэг нь тусдаа хийсэн байгаа. Тэр нь удахгүй орно. Тэгээ өнөөдөр болохоор зөвхөн тэмцээнийхээ бичлэгүүдийг үзнэ. 2 өдөр дараалал 2 тэмцээнд орсон. Тэгээд тэр 2 тэмцээний маань одоо яг тэр тухайн өдрүүдийнх нь бичлэгүүдийг л үзэх болно өнөөдөр. Өмнөх оруулж ирсэн тэмцээний бичлэгүүд бол айгүй их гой бичлэгнүүд зөндөө байсан штеп үзсэн штеп тий. Тэгээд энэ удаагийнхтэр болохоор яг тэр хэмжээнд хүрэхгүй нэлээд чанаргүй бичлэгүүдтэй байгаад тэрийг манай ойлгож үзээрэй. Яагаад гэхээр өмнөх тэмцээнд маань айгүй олон хүмүүс намайг зорж ирж үзчихсэн. Тэгээд энэ удаад болохоор хэрэггүй яах юм бэ гэх дахиад бас 2 дугаар хайранд орчвол угаасаа нөгөө ажлаа хаян солонгост байгаа хүмүүс чи ажлаа ороход хаа байсан хол өөр хот руу явж тэгж дэмжинэ гэдэг чинь хэцүү учраас тэгээд энэ удаадаа яах юм бэ гэд өөрөө л явсан гэсэн. Тийм болохоор яг ингээд миний яг зөвхөн миний тийм бичлэг ерөөсөө амар хоор байгаа. Тэгээд зарим нэг ганц нэг хүний солонгос хүмүүсийн story interest түүж олж авсан бичлэгнүүд байгаа. Тэгээд эдгээр чинь ингээд хувиргаад ингэж явсараад бүр чанар нь ингээд нилээн муудчих тийм байлээ. Тэгтээ яг та нар маань би давхар жоохон тайлбар хийгээд явах учраас ерөнхийдөө зүгээр сонирхуулж байгаа учраас тэгээд та нар маань ойлгоод үзээрэй. Тэгээ ямар тааж оруулахгүй бас болохгүй байх гэж бодсон. Ямар тааж сонирхох хүмүүст нь сонирхолтой байх гэж бодож байна. Тэгээ дээрээс нь би өөртөө бас энийг ингээд дурсамжуулгаж үлдээж байгаа учраас та нар маань миний дурсамжийг надтай хамтдаа бүтээлсэн гэсэн. Миний дурсамжийг бас хамтдаа бүтээлсэн та нартай баярлалаа. Намайг дэмждэг, урмын үгээр дэмждэг. Тэгээ subscribe хийх гэж байгаа. Намайг дэмжиж байгаа хүмүүстээ бүр маш их баярлалаа. Тэгээд миний бичлэгийг хүлээн авна. За энэ газар бол миний биеэ борлуулах тренинг хийлэгдэх газар байгаа. За яагаад хийлгэж байгаа гэхээр тэмцээнд орж байгаа хүмүүс крем түрхэхээс өмнө суур арьсаа борлуулахт ийм стандарт ялангуяа солонгост тогтцоод байгаа. Тийм учраас дагаад одоо хамтдаа хийлгэхээс өөр арга байхгүйсэн. Тэгээ сүүлийн 2 тэмцээн дээр яг ингэж хийлгэж үтсэн. Тэмцээнд ороход зайлшгүй хэрэгтэй зүйлсүүдийн нэг бол мэдээж бидний тайлсны гоёл бикини байдаг. За бикинины өнгө болоод хэлбэр дүрс өөрт зогсон байгаа байдлаас шалтгаалаад гаргах амжилт хүртэл тодорхой хэмжээнд өөрчлөгдөж байдаг. Тийм учраас маш нухацтай сонгож авах хэрэгтэй. За тэгээ би Muscle Queen гэдэг Монгол салбарнд байдаг ийм бикинины газар очиж бикинигээ сонгож авсан байгаа. Тэгсэн чинь энэ газрын захирлагч нь намайг дэмжээд заавал про болоорой гэд маш олон бэлэг өгсөн. Тэгээ энэ газар зөвхөн тайсны бикини гэхээсээ илүү далайн эрэг дээр өмсдөг бикини болоод бэлтгэлийн хувьд суртал байдаг. Тэгээ эдгээр хаван дээжүүдээс надад бэлгэлсэн. Маш их баярлсан. Ингээд тэмцээний өмнөх оройн нь биеийнхаа суур кремийг тавьчаад бикинигээ өмсөөд позоо бол маш сайн бэлдэх хэвээр дахин эцсийн байдлаар маш сайн бэлдэх хэвээр байдаг. Өглөөний мэнд. За өнөөдөр юу хийж гэнэ вэ гэхээр
сая өдрөөс тэмцээнтэй. За ямар тэмцээнүүд вэ гэхээр өнөөдрийн тэмцээн нь болохоор маргааш болох натуралчуудын прокартны төлөөх тэмцээний эрхийг авах тэмцээн өнөөдөр байгаа. Тэгээд маргааш болохоор яг натуралчуудын прокартны тэмцээн болох юм аа. Түрүү жил ерөөсөө ингэж байгаагүй. Тэгээд энэ жилээс болохоор заавал ингэж ордог болсон. Солонгост одоо 6-аас дээш сард оршин сууж байгаа хүн бол яг солонгосчуудынхаа жишгээр заавалжгүй улсынхаа аврагт оролцож ээж тэр тэмцээнд ордог болсон. Тэгээд би ч одоо угаасаа дутаж байгаа учраас өнөөдрийн дорч тэгээд өмнө нь 5 сар тэмцээнд орсон шүү дээ. Тэгсэн хэрнээ яагаад одоо дахиж заавал энэ эрх авах тэмцээн гэж орж байна гэхээр энэ нь болохоор натурал тэмцээн, натуралчуудынхаа натурал улсын аврагт орж ээж натуралчуудын прокарт авах тэмцээнд орно гэсэн үг. Зүгээр тэр хамаагүй нээлттэй тэмцээнд натурал бай, натурал биш бай хүмүүс ингээд хамаагүй орж болдог тэмцээн бол би жишээ нь би бол олимпиад орсон учраас шууд дахиад өөр тэмцээнд бол шууд орох боломжтой байсан. Гэхдээ энэ удаад натурал тэмцээн учраас натуралчуудынхаа улсынхаа тэмцээнд заавал орж ээж одоо энэ прокартны төлөв тэмцээнд орох эрхтэй болно гэсэн учраас тэгээд өнөөдөр би тэмцээнд орох гэж байна. Тэгээд дараалал 2 өдөр учраас өнөөдрийн тэмцээнд бол би зөвхөн эрх авахын төлөө орох учраас өнөөдөр ерөөс ямар ч хүч гаргахгүй гэсэн. Тэр ямар хүч яриад байна гэхээр одоо ус багасгаж ихсгэх гэж юм уу те. Тэгээд нөөц ус бас багасгаж ихсгэх иймэрхүү ерөөс ямар ч юм хийхгүй зүгээр ингийн тэмцээний өдрийг яг өмнөх өдөр гэдэг утгаараа л явж гин гэсэн. Нэг ясандаа одоо би сэрэтэлтэй шүүгчтэй бэлтгэл хийж гэсэн бодолтой орж ин гэсэн үг. За тэгээд яг өөр тэмцээнүүдийн өмнөх өдөр яаж өнгөрдөг вэ? Одоо яг тиймэрхүү л өнгөрөн тэгээд зүгээр л ямар тайзан дээр гарах учраас бикинийг өмсөд нүрээ будаад үсээ янзлаад гарна. Яг гол өдрөөс бол жаахан цуцаа жоох мөсөгтэй тэгэж гарч таар мэдээж тийм учраас одоо ямар нэгэн байр шагналж юм уу тиймэрхүү ерөөсөө горлог байгаа. Тэгэхээр зүгээр сайхан гоё бэлтгэлээж авах тайзан дээр ер нь ямар гоё нэрийгээ сайхан харж авах та. Тэгээд одоо би сая би өглөө 5 өнгөрөөд боссон. Тэгээд өглөө би энэ дээрээ позо бэлтжээд тэгээд сайхан уучаад нүрээ угаагаад одоо нарны цусаа дүргэж нүрээ бодуулахаар явна. 7:30-аас цаг авсан байгаа. Тэгээд энэ бас өөрөө мейкап хийж сурах хэрэгтэй байна. Надад өөрөө хийж сурах хэрэгтэй. Тэгтээ яг хичээл хийж чаддаг хэрнээ би нэгсэн яг ингээ мейкап ч юм яг амар чухал юм шүү дээ хүний царай. Ийм юм болохоор би яг өөртөө яг 100% яг өөртөө итгэлтэйгээр чаддаг гэж боддгоо юм да. Ингээд ерөөсө гар өргөд дурггүй. Яг тиймэрхүү юм өөрийнхөө хийсэн юм дээр жоохон сэтгэл дундуур байдаг байхгүй юу. Тэгэхээр жоохон нэг нүр бартам ч юм уу тэгэж тайзан гарч чадахгүй юм шиг санагдаад байдаг учраас ингээд цааш чаддаг хүнд нь ингээд даатгачдаг. Энэ бол яхан тийм байгаад байдаг юм. Тэгтээ яг уул нь бол би өөрөө хэрэг боддог бол надад жоохон 1-2 цаг ч юм уу илүү унтаж амрах ч юм уу өөр юм хийж явах цаг гарах байхгүй юу. Одоо тэгээ заавал хүнд очиж ингээд цаг авч байгаа учраас эрт басна очин тэгээд буцаж гэртээ ирээ тэгээд их хаад явна. Яг ингээд яг явдал их тэгээд дээрэс нь бас мөнгө тийм ээ мөнгө. Одоо яг өөрөө гэтээ өөрөө сурч байгаа юм бол яг одоо энэ хүнд өнгөж байгаа мөнгөөрөө гоё бодгоноо таад бодож болж байгаа байхгүй юу тийм ээ. Тэгээд нэг дараанаас бодож үзээд ер нь бодож байгаа л та гоё. Та нар надад гоё ингээд бодох тийм цаадаг гоё багш байвал санал болгоорой. Онлайнаар ч юм уу. Тийм байвал нараа та надад санал болгоорой. За ингээд өнөөдөр чадвал бүгдээрээ би өнөөдрийн турш хамтдаа байна. Тэгээд өнөөдөр сонирхолтой байх гэж бодож байна. Одоо ингээд нүүрэндээ нарны тусаа дүргэцгээе. Нэрээ бүсээс асгалцсан байгаа тийм. Түрүүч удаа би нэг body profile зураг авахулна гэж ясан болохоор нэлээд үсээ эрт хийлгүүлсэн байгаад амар нэг ийм хүнд шигтэй юм чинь. Тэгээд нэлээд удаа айгу хэцүү байсан. Тэгээд одоо болохоор би яг туршлагатай болсон учраас өнөөдөр тэмцээн байлаг би уржигтэр хэлгсэн. Тэгээд 2 хоногийн өмнө хэлгсэн. Тэгэхээр нэг л удаа ийм үстэй тасгал
гэжсэн. Тэгэхээр одоо нэлээд арайхандаа жоохон залхаж эхлэв байлаа. Хэцүү болоод байхандаа биш байна. Ямар тач эргээд урт үстэй болсон чинь гоё байна. Бас хүмүүстэй авалцсан. Тэгээд ерөөс Instagram дээр сайн идэвхтэй байж чадах байгаад юмсан да уг нь төвлөрнө гэдэг. Тэр цагаа ашиглаад YouTube-ийн бичлэгийг янзлаад идээд хийгээ завсарч байгаараа тэгээд ашиглаад явж байгаа. Тэгээд өнөөдөр бүгдээрээ хамт байцгаая. Нişte var buraya geçmiş olacak. Жаахан дэшээгээ нэлээд жоохон том болсон. Гэхдээ энэ өдөр болтол хөлс хоочоод нэлээд чигтэй гоочоо цагаагаар халуу. Тэгэхээр энэ хөлсөндөө жоохон доошоо бөөн гэж тацаалаад нэлээд дэшээ болгочихсон. Тэгээ өнөөдөр би үсээ шулуун хийж үзчихээ. Тэгээд гоё байвал маргааш шулуунаар хийгээд гоё биш. Бүгдүүр нь буржгарыг үүсэхгүй байх юм бол эргээд маргааш буржгараар нь хийх нэ. Маань айгуу гоё болчихсон. Нүдний бодмож гэсэн тэр гоё аймаг гоё таалагдчихэв. Ямар танад бичиж үлдээгээрээ заавал. Өдрийн минь одоо бүртгэлдээ орох гээд ирсэн байж байна. Сонсыг удаад айгуу их орлогоо ирсэн байна. Одоо 12 цагаас болохоор яг маргааш болох материал тэмцээний бүртгэл явагдаж байгаа юм байна. Тэмцээн маань яг 3-аас эхэлнэ. Тэгээ 3 хүртэл цагаан чөлөөтэй байна гэсэн. Өнөөдөр би тренинг болохоор өөрөөсөө хийн. Тэгээ маргааш болохоор яг цаанаасаа шүршлэгэндээ ороо шүршүүлнэ гэсэн. Өнөөдөр л ер нь жоохон нэгдэх будагтай үсээ янзалсан. Энгийн хүн шиг явж байна. Да яг ямарч тэмцээнд орох гэж байгаа гэсэн тийм юу догтлолч юм ямарч тийм юм алга. Тэгээ ямар тач өнөөдөр тэмцээнд оръё. Би танарт ойр орчныг харуул. Тийм байгаа займэр хүн байгаад энэ хүмүүс бүгдээр маргааш материал тэмцээнд орох хүмүүс. Ингээл програмны төлөө ийм хүмүүс явж шүү дээ. Бас өөр орноос нэлээд хүмүүс ирсэн байна. Хонконг, Тайван, Хятадаас зөндөө хүмүүс ирсэн байна. Таньдаг хүмүүс бас зөндөө иржээ.
За ингээд бүртгэлээ хийчээд нөхөр маань миний биеийг кремдэж өгчөөд тэгээд ажилдаа явсан байгаа. Тэгээд би ганцаараа үлдээд одоо ингээд тайзан дээр гарахынхаа өмнө гаднах одоо гэлэлзуулах тос төрхдөг. Тэгээд тэр тосоо төрөх чинь тэгээд бас халаалтай ээж гин. Тэгээд одоо нэг хэдэн жилийн туршлага байгаа юм байна. Ганцаараа ямартайж тэгээд өөрөө өөрийгөө тэгээд болгоод гарахад бол алцахгүй байлээ. Тэгтээ бол ганцаараа байх бол хэцүү, маш хэцүү. Ер нь хүсвэжтэй зүйл биш. Тэгээд энэ тараа гав ганцаараа байдаг хүн ер нь байдаггүй болохоор хүмүүс бүр ингээ гайхал хараадсэн надруу. Тэгтээ угаасаа энэ дээр бол зүгээр нэг хүч гаргахгүй зүгээр л оролцоход л болно гэсэн бодолтой байсан учраас ерөөсөө ямар ч юмд найдаад одоо төрүүлэн ч юм уу те амар хичээх ч юм уу ерөөсөө тийм юм байгаагүй ингээ яг сэтгэлээ бүр 100% хоослоод айгүй тийм тайван байсан. Тэгээд тэр маань ч бараг ер нь айгүй сайн нөлөөлсөн байх гэж бодож байгаа тэрийн сэтгэл зүйд. За одоо ингээд өгцгөө халааж энэ заал болохоор айгүй тийм сул air conditionтэй байсан. Тэгээд айгүй халуун яг 7 сарын сүүл гэдэг чинь нэлээд халуун. Тэгээд нэлээд бүр хөлс гоожоо тэгээд би ядж байгаа нөө ус мус ерөөсө хасаагүй байсан учраас ингээд халаалтж жаахан хийгээд жоохон хөдлөнгүүд тэгээд дээрээс нь заал нь халуун тэгмэр хөлс урсаад ерөнхийдөө крем маань жоохон урсаад исэн жоохон тиймэрсэн. Тэгтээ ахтай тэр өдөр угаасаа илүү юм хүсээгүй байсан учраас тэр тулдаа ер нь айгүй тийм тайван байсан. Тэрнээс яг ингээд чухал тэмцээнд ач холбогдол өгчөөсөн тэмцээн байсан болвол нэлээд стресстэй байсан баха. За тэгээд одоо ганцаараа унчи яах вэ? Ингээ халаал малаалтаа хийцэн ямар тааж нэг гар утас тогтоогчоо суурлуулчаад уцаа тавиад ингээ позо бэлтэж байгаа. За YouTube-ийн бичлэгийг л хийж авъя дөө гэсэн бодолтой ингээд ямар тааж суурлуулад бичлэг хийхээ үед хийжсэн энэ өдөр. Ингээ өөрийгөө ингээл аваал. Одоо энэ болохоор тайзан дээр одоо яг гарах гад хүлээлгийн танхимдаа яг өгтүүд маань номерынхаа дараалалаар зогсож байна. Тэгээ би гар утастайгаа хойно орчихсон байсан учраас ингээд камерын дээр позо шалгах маягаар ингээд бичлэг хийсэн. Яг иймэрхүү бичлэгнүүд ер нь сүүлд нь айгүй хэрэг болдог. Тэгээ би жоохон зузаан байгаа сте тэгээ ер нь жоохон ус ихтэй л гэж ярьдیں۔ Да. Ус хасаагүй явж байгаа учраас тэгээ иймэрхүү байдалд орсон. Энэ миний түрүү жил өмсөжсэн бикини. Энэ бас айгүй гоё өнгөтэй бикини ягаад. За ингээд миний эхний гараа хувийн поз барилт одоо тайзны алхалт өөрийгөө илэрхийл
Өдрийн маань тэмцээний өглөө болсон байна. Ингээд дахиад л мейкапа хийлэхээр эртээ сэтгэл хөдлөл ч юм уу тийм гэгэлтсэн тиймэрхэм ерөөсөй байгаагүй. Айгуу гой тайван байсан. Яг юу хийж байгаагаа бүр яг нэг ширхгээр нь тус тусна айгуу гой тайван бодох цөхөөтэй байсан.
өрсөлдөөн эхэлнэ. Энэ тэмцээн маань болохоор 5 сард болсон Олимпиад тэмцээнээс ялгаатай тал нь Олимпиа болохоор Англиудаа төрүүлсэн тамирчин болгон прокарт авдаг болвол энэ тэмцээн болохоор үндсэн өндрийн Англиудаа төрүүлсэн хүмүүс нь хоорондоо дахиж өрсөлдөөд тэндээ төрүүлсэн нэг л хүн прокарт авдаг гэсэн үг. Тэгэхээр үндсэндээ арай илүү прокарт авах шанс бага тэмцээн гэсэн үг. Тийм учраас тамирчид арай бага ордог. Дээрээс нь натурал учраас бүр илүү бага ордог гэсэн. Тэгтээ бас одоо натурал (195번) 우영거 감독